НТВ-ийн мэдээ үргэлжилж байна. 3 сарын өмнө сакс тоглож үеийнхний манлайлж байсан Чингис хүү өнөөдөр эмнэлгийн орон дээр үхэл амьдралтай тэмцэж байна. Ясны хорт хавдар нь хүүгийн биеийн 17 хэсэгт тархаж тэрээр Бээжингийн хавдрын эмнэлэгдэхийн туяа амжилгээ хийлгэж байгаа юм. За тэгвэл хүүгийн ангийнх нь найзаагаа хичээлээс нь хоцроохгүй тулд дэвтрийг нь хугаан авч хичээлийг нь нөхөж байна. Чингис хүү инх болд амар мэнд нарын 2 дахь хүү. Эцэг эхээс тавуулаа тэрээр сурлага, урлаг, спортын амжилтаараа ангидаа төдийгүй 97 дугаар сургуультай тэргүүлтгээ. Гэтэл өнгөрсөн 12 дугаар сард мөрөн өвдөж сакс тоглож байхдаа гэмтсэн гэж боджээ. Ингээд гэрийн нөхцөл дэмжлэгээ хийлгсэн ч идэхгүй хавдаж улмаар ясны хорт хавдраар онцлогдсон байна. Иймээс ангийнх нь төдийгүй гэр бүлийнх нь хандвийн аян өрнүүлж байгаамаа. Манай ангийнхан ер нь ингээд бүх дэвтрийг нь хуваагаад авсан. Тэгээд өөрөөсөө ингээд эрэг үтгэрнүүдийг гаргаж байгаа хичээлүүд ингээд жилээсэн түнгийн сайн гаргахад бүгдийг өгч байгаа. Тэгээд манай ангиас бараг 10 хэдэн хүүхэд бол хичээлийнх нь нэвтрүүдийг авсан. Тэгээд ер нь хичээл ингээд дүндээ битээ санаа зовоорой л гэж хэлмээр байна. Найз хурдан идгээрээ тэгээд ангидаа ороод ирээрээ би сонгоны чинь хичээлийг хийгээл байгаа шүү. Чингис болохоор хичээлтэй айгуу сайн. Тэгээ аливаа зүйлд одоо тэмцээн оролдог бүх юмд айгуу идэвхтэй оролцдог тийм уриалгах нь тийм хөвгддөг. Чингис хүү одоо аавтайгаа Бээжингийн хавдрын эмнэлэгт эмчлүүлж байна. Сэтгэл санааг нь өмүүлэхгүй тулд гэрийнх нь түүнд оншийг нь хэлээгүй байгаа юм. 25-аас 30 удаагийн хийм, туяа эмчилгээ хийлгэснээр тэрээр хагалгаа хийлгэх боломжтой болно. Мөн итгэх магадлал 98%. Гэвч эмчилгээний зардалд 600 сая төгрөг шаардлагатай. Иймээс гэр бүлийн хүрээнд хандив цуглуулж, машина зарснаар 150 сая төгрөг цуглаад байгаа юм. Одоо үлдсэн мөнгийг олохын тулд 2 өрөө байраа зархаар зар тавьжээ. Дүүгийн төлөө чадах бүхнэл хийж байна даа бол. Тэгээд миний дүү туслаач гэж гойж энэ ард түнээсээ. Дүүгээ идвэл хамгийн түрүүнд юу хийх хүсэж байна? Тэрхийг л хүсэж байна. Чанга. Тэгээд хамтдаа дахиад сакс тогломоор. Хичээлдээ явахдаа хамт яваад эрэхтэй хамт ирдэг болохоор одоо болохоор ганцаар яваад ганцаар ирж байгаа. Тэгээд амар санаж байна. Хэр хоосон болоо. Сакс тоглох айгүй хоббитэй. Тэгээд өөрөө тэгж ярьдаг байхгүй. Хитэг их сургуульгээ байдаг штэ. Тэнд орноо. Тэгээд ер нь саксчин болно. Тэгээд шүдний эмч болно гэсэн тийм зорилготой тэгж ярьдаг хөхт. Тэгээд та бүхэн миний хүүгийн эмчилгээний зардал танд үзүүлээд миний хүүт амьдрал бэлгэлээч л гэж гуймаар. Чингис шүдний эмч саксчин болох мөрөөдөлтэй. Хэрэв үзэгч та Чингис хүүд амьдрал бэлэглэж мөрөөдлийг нь биелүүлж нэгэн гэр бүлийг элэг бүтэн амьдрахад туслахыг хүсвэл Хаан банкны 21550 тэг 6 60 тэг 4 тэг 5 дансаар чин сэтгэлийн хандваа өгөх боломжтой юм а.